Хэрхэн нэмэлт сүүгээс гарах вэ? Нэмэлт сүүгээр хооллолтыг зогсоох зарчим нь хөхөр хооллолтыг зогсоохтой адил. Хүүхэд өдрийн цагаар нэмэлт сүү авч байгааг ойлгох нь маш чухал. Бид өдөрт 1 эсвэл 2 удаагийн нэмэлт сүүгээр хооллолтыг үлдээдэг. Үүний дараа бид шөнийн хооллолтыг багасгаж эхэлнэ. Бид яаж хийх вэ? Хүүхэд заавал хөхөнцөртэй сав барьж унтахгүй байх нь маш чухал. Учир нь ихэвчлэн ээж хүүхдээ оронд нь хэвтүүлээд нэмэлт сүүтэй сав өгөөд хүүхэд тэрийгээр унтаж байгааг би олонтаа хардаг. Ингэсний дараа хүүхдүүд ихэвчлэн нойроо үргэлжлүүлэхийн тулд сэрдэг. Тэд өдөр идэж чадах байсан шигээ бүтэн порц иддэггүй. Тэд маш бага иддэг. 60 мл. Заримдаа бүр 30 мл. Энэ юуг харуулж байна вэ? Тэр зүгээр л жаахан хөхөж аваад унтчихсан гэсэн үг. Хоол боловсруулах тогтолцоо амарч байх боломжтой байхын тулд завсарлага өгөх нь маш чухал. Ингээд бид шөнийн нойрны эхний унтуулалтыг хийдэг. Бид хүүхдийг өөрөө ухамсартай сэрүүн байхад нь орхидог. Бид түүнийг тэрвэрч байгаад нэмэлт сүүтэй сав өгч болно. Эсвэл хэрэв хүүхэд тэрвэрлмээргүй байвал дэргэд нь буудан дээр эсвэл орон дээр хэвтүүлээд хоолсож болно. Хүүхэдтэй ярьж өгнө. Чи одоо хоолоо иднэ. Туулаа баавгаанууд орон дотроо сав суруулдаггүй шүү. Би чамд өгөөд унтахад чинь туслана. Бид хүүхэд зөвөр хүлээн авах тийм туслах аргыг сонгодог. Хүүхдэд туслахын тулд бид гар хөлийг нь зөөлөн атгаж болно. Янз бүрийн хөдөлгөөн хийж болно. Түүн рүү үлээж болно. Эсвэл анхаарлыг нь өөр зүйлд хандуулахын тулд хөгжим тоглуулж болно. Энэ нь унтуулах хөгжим байх албагүй. Ер нь аргууд маш олон. Та өөртөө тохирохыг нь сонгож чадна. Би үүнд итгэдэг. Мөн цаашдаа ойлгох хэрэгтэй зүйл бол зарим хүүхэд ойлгомжгүй нөхцөлд ормогцоо гинт тоглож эхлэх эсвэл уурлаж түрэмгий зан гаргаж болно. Хүүхэд тоглож эхэлсэн бол түүнд бага зэрэг тоглох боломж өг. Гэхдээ түүнтэй харилцаанд бүү ор. Та түүнтэй илүү их ярилцах тусам тэр улам удаан тоглоно. Хэрэв хүүхэд уурлаж өвшөлсөд савчиж таныг толгой руу зохих, үснээс чинь татах, зэрэг түрэмгий авир гаргуул түүнд бага зэрэг цохиж хашгирах боломж олго. Үүний дараа тэр таны тусламжийг хүлээн авна. Тэр таны гар доор аажмаар тайвширч эхэлдэг. Хүүхэд тусламжийг хүлээн авмагц бид зүгээр л түүнд тохирох аргыг олж унтахад нь туслана. Тэгээд тэр унтчихна. Үүний дараагийн чухал алхам бол хэрэв эхний сэрэлт 2 цагийн дотор тохиолдвол бид шил өгдөггүй. Үүнийг хийх шаардлагагүй. Хүүхэд энд өөрөө зохицуулна. Та амжилттай давсан. Дараагийн хооллолт дээр хүүхэд сэрсэн үед нь та нэмэлт сүүтэй сав өгнө. Гэхдээ орон дээр нь биш, жишээлбэл тэвэр дээрээ эсвэл өөрийнхөө орон дээр өгөөд дараа нь савгүйгээр оронд нь хэвтүүлнэ. Тэгээд тэр унтна. Өөрөөр хэлбэл та түүнд дадал олгож байгаа юм. Хэрэв хүүхэд их хэмжээний нэмэлт сүү уудаг бол, жишээлбэл бүр 120 мл-ийг 1 удаа дуудаг бол, та хооллолтын тоогоор нь тооцоод 56 7 хоног тутамд 30 мл-ээр багасгаарай. Та 30 мл-ээр багасгаж та хүүхдийн хоол боловсруулах эрхтнийг бэлтгэж, түнчлэн хүүхдийн дадлыг бэлтгэж байна. Тэр аль хэдийнэ савгүйгээр унтаж чаддаг болсон. Та нэмэлт сүүг хамгийн бага түвшин буюу 30-60 мл хүртэл бууруулсан үедээ бүр мөсөн зогсоож болно. Тийм ээ, хүүхэд сав байхгүй жаахан гомдох нь гарна. Гэхдээ унтаж чадна. Хоол боловсруулах эрхт нь ч ерөнхийдөө бэлэн болсон байдаг. Та зөвхөн түүнд бахан өсгөлөнд даван туулахад нь туслах хэрэгтэй. Ингэвэл та бүх зүйлд хүрч чадна. 1 нас хүрсэн хүүхдүүд нэмэлт сүүгээр хоолдог бол шөнө идгээ байсан байдаг. Та хүүхдэд унтахын өмнө нэмэлт сүүтэй сав өгөөд дараа нь өглөө эрт эсвэл та үзмийн цай уух явах